Одоо яг энэ бид нар гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороо. За дээрэс нь яг энэ тогтоолын төслийн 3 дугаар хэсэг байгаа. Энийг одоо хэлцэж байгаа. За 3 дугаар хэсгээр бол бүсийн хөгжлийн зорилгыг тодорхой бичсэн байгаа юм л да. За бүсийн хөгжлийн бид жишээд урьдахад бол бүсийн хөгжлийн зорилго нь дэлхийд дахинд Монголын төвөгтөрт ёс, соёлын үеийг түгээн дэлгэрүүлж, орхины хөндийн хангаан нурууны байгалийн онцлог тулгуурлан аял жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлсэн дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс болно гэдэг. Ингээд бүс болгон дээрээ ингээд нэг юм газар зүйн байрлал тухайн одоо эдийн засгийн байр байдал модельд нь тулгуурлаад нэг ийм нэртэй бүс байна гэдэг юм 6 төрлийн нэр өгсөн байгаа шүү дээ тий. За нэг тэр нөгөө иргэн баян бол уус баян гэдэг шиг иргэн өрсөлдөх чадвартай бол уус өрсөлдөх чадвартай байна. Дээрэс нь энэ 6 бүс чи хоорондоо өрсөлдөх биш, нийлээд дундаасаа Монголын өрсөлдөх чадварыг л ахиулах зорилготой гэж харагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол асуулт нь болохоор энд ер нь энэ competitiveness буюу нөгөө өрсөлдөх чадвараа яаж оруулж байгаа энэ үгээр орох зайлшгүй надад шаардлагатай юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Ер нь бол би бас энэний дараагаар зарчмын зөрүүтэй нэг саналыг байнгын хороонд оруулах гэж байгаа. Тэрийг тухай тэмүүлэн дараа тэр зарчмын зөрүүтэй саналыг дараа нь тайлбарлаад санал хураалт явна шүү дээ. Тэгэхээр тэрийг бол дараа нь ярив. Тэгэхээр ер нь бол энэ 2020-оос 24 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр жишээлбэл говийн бүсэд шинжлэх ухааны одоо чиглэлтэй зүйлүүд байсан. Энэ дээр жишээлбэл одоо хасагдсан байхгүй байгаа. Тэгэхээр нөгөө төрийн бодлогын залгамж холбоо гэдэг утгаараа тэрийгээ бас авмаар байна. Тэрийг би зарчмын зөрүүтэй санал болгож томьёолж оруулах гэдэг байгаа. Тэрний өмнө нь хэлэхэд бол энэ бүсүүдийн зорилго нэг тийм өнгөрсөн түүх Монголын одоо байгаагаас хойших руугаа илүү их текст нь бичсэн байгаад байгаа. Эцсийд энэ бүх бүсүүдийн зорилго чинь тэнд байгаа хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулах, эдийн засгийг ахиулах, хүртээмжтэй болгох, улмаар тэнд хүмүүс заавал хот руу шаваад байхгүй тухайн бүс болгондоо ингээд одоо үйлдвэрлэл нь хөгждөг, технологи нь хөгждөг, амьдрал нь сайжирдаг байх тэр модель гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол Эрдэнэтаргаа ингэж болох уу? Өрсөлдөх чадварыг яг бүс бүсэд нь тааруулсан байдлаар энэ дээр шилбэл оруулах боломж хэрвээ. Энийг ер нь яаж хангаж байгаа ингээд энэ нэгдүгээр асуулт нь байгаа. Хоёрт нь бол мэдээж бид нар ингээд гадаад бодлого аюулгүй байдал гэж энэ гадаад бодлогын госоо байнгын орны дарга гадаад бодлогыг худалдаатай холбох гэсэн зүйл яриад байгаа учраас энэ бүсүүдийн чинь зорилго тэнд байгаа үйлдвэрлэл ажлын байрууд чинь эргээл нөгөө Монголын худалдаатай чинь холбогдно, цаашлаад Монголын олон улсад өрсөлдөх чадвартай чинь холбогдно. Тэр энийг жоохон тодтогч болох. Жишээлбэл одоо өрсөлдөх чадварыг энэ энүүгээр өрсөлдөнө гэдэг өөрөөр бүсүүд хоорондоо өрсөлдөх биш. Монголын өрсөлдөх чадварын үн цэнийг хэрхэн нэмэх талаар та яаж төсөөлж байгаа вэ? Энэ талаар жоохон тайлбарлаж өгөөч. За 1 номер 6 номер дараа нь. За эхлээд 6 номер асуулт хариулж дараа 1 номер. За бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалыг 23 жилийн дараа энэ жил бол улсын их хурлаар шинжилэн баталсан. За энэ хүрээндээ бол олон улсад явж байгаа концепцийн өөрчлөлтөд уялдуулж илүү одоо бүс нутагт байгаа үйлдвэр үйлчилгээ, худалдааны байгууллагуудыг төр болвол зах зээлийг нээж өгөх буюу борлуулалтаар нь дэмжих ийм нэлээд хувийн хвшлийг дэмжих концепцийг бол оруулж бүсчсэн хөгжлийн бодлогоо шинжилэн баталсан. Тэгэхээр үзэл баримтлал маань бол зөвхөн одоо энэ бүсчсэн хөгжлийн бодлогын нэг одоо алсын хараа болж байгаа зүйл. За үүний дараа бид нар бол бүсчсэн хөгжлийн бүсүүдийн одоо зорилттой хөтөлбөрийг бүс тусаараар хийх ийм ажил бол хүлээгдэж байгаа. За одоо бол 6 бүсээр ингээд техник эдийн засгийн өрчсөн судалгаанууд хийгдээд явна. Тэгэхээр энэ зорилттой хөтөлбөр маань одоо бүсчсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагын тухай хуулиар бол 10 жилийн хугацаатай байхаар төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр таны ярьсан санал бол үзэл баримталд бол туссан. Үүнийг хэрэгжүүлэхдээ бүсийн зорилттой хөтөлбөрөд нь тусгаад явах ийм боломж бололцоо бол байгаа. За одоо бол энэ орж байгаа өөрчлөлт бол зөвхөн бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг 1 2 гэдгээр зааж өгөх ийм өөрчлөлт явж байгаа учраас энэ дээр бол бас оруулах ийм асуудал нь бол зорилттой хөтөлбөрөөр оруулсан илүү зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За бүс болгоны онцлог тохирсон одоо талбайн төлөвлөлт буюу одоо тухайн бүсийн нөхцөл нөөц, байгалийн одоо байршлын давуу талд ашигласан талбайн төлөвлөлтүүдийг хийхээр бол бүсчсэн хөгжлийн үзэл баримтал тусгасан. Өөрөөр хэлбэл чөлөөт бүс, тусгай бүс,
За үйлдвэр технологийн парк, за таны ярьж байгаа энэ одоо судалгааны төвүүдийг шинжлэх ухааны технологийн парк хэлбэрээр зохион байгуулах тусгайсан байршлуудыг бол 69 21 аймгийн төв дээр нэмэх 69 байршлаар тодтогч өгсөний нэг нь бол таны одоо ярьж байгаа энэ төслийн талбайн төлөлтийн байршил орсон байгаа гэдгийг бас танд хэлье. Албан тушаал нэрээ протоколд хэлээрэй. Эдийн засгийн хөгжлийн яамны бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Эрдэнэ 2. За. Номер 1 номер. Эдийн засгийн хөгжлийн яам зөвлөх Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Хоёр асуулт гэж ойлголоо. Нэг нь сансар судалтай холбоотой заалтууд нэлээд орсон байгаа. Энэ дээр ач холбогдол нэгээд 3-2-ын дид бүлгийг бүр нэрлээ явуулсан байгаа. Гадаад бодлого дээр ч гэсэн бас хэд хэдэн заалтууд ингээ ороо явж байгаа. Хоёр дахь асуудал бол тэр индекс дээр өрсөлдөх чадварын индекс Дэлхийн эдийн засгийн форумоос анх гараад Монголд нутагшаад 21 аймгийн индексүүд сайн хийгдэж явж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй хүлээн зөвшөөрөгдсөн нэг индекс байгаа. Тэр маань энд хараахан тусгаагүй та зарчим зорилттой саналаараа оруулчвал бидний зүгээс хүлээж авч дэмжихэд бэлэн байгаа. Тэр нөгөө чуулган дээр эдийн засгийн хөгжлийн сайд бол ондоо багтаад энэ хөтөлбөрөөр гаргачихна гэсэн ер нь миний ойлгож байгаагаар таны ярьж байгаа энэ дид хөтөлбөрүүд ингээд детальчилж байгаа шүү дээ, тэ. Энэ судалгаа энэ ондоо багтаад явчих. Ирэх жилийн 1 сарын 1 гэхэд ер нь ингээд жигдрээд хаана ямар хөгжлийн загвараа төлөвлөд байгаа, давуу сул тал ингээд бүх юм ойлгоо явчих болно гэж ойлгож болох уу? 6 номер. За эдийн засгийн хөгжлийн яамны бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Эрдэнэ 2. За бүсчсэн хөгжлийн үндэсний хүрээлэн байгуулах тухай засгийн газрын тогтоол гарсан. Одоо төсвийн тодтол болон эрхчлийн төсөв дээр бол энэ судалгаа шинжилгээнд шаардлагатай бүсүүдийн одоо наривчсан төлөвлөгөө хийхэд нийтдээ 60 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөөд хилцүүлээд явж байгаа. За одоо ерөнхий сайдаас өгж байгаа үүргийн дагуу бол эх оны одоо 1-р улиралд багтааж бүсүүдэд хэрэгжүүлэх томоохон төслүүд, ажлын зураг, техник эдийн засгийн үндслүүдийг бол хийж дуусгах ийм үүрэг өгсөн байгаа. За мэдээж одоо энэ бол худалдаа авах ажиллагааны хуулийн дагуу явах учраас бас тодорхой хугацаа энэ шалгаруулалтанд шаардлагатна. Мөн одоо техник эдийн засгийн үндслэл холбогдох зураг тооцоог бол дор хаяж 3-аас дээш сар хийх ёстой байдаг. Зарчмын зөрүүтэй санал дээр нэмэх зүйл байгаа. Энэ 3.6 дээр бүсийн хөгжлийн зорилгонд бүгд найрамд хятад улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлж, уул уурхай, говийн унган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөц түшиглэн ачлан дотор аж үйлдвэрийн төрөлдсөн ногоон эрчим хүчний дид үс болно гэж тус өөрчлөлгөө гэсэн ийм текст байгаа. За энэ дээр хоёр үг нэмэх санаатай байгаа. Хоёр үг гэдэг нь цаанаа бас хоёр агуулга гэсэн үг. Энийг уул уурхай, говийн унган байгаль, таслал, түүх таслал, соёлын өв таслал, шинжлэх ухаан гэж үгийг нэмж оруулмаар байгаа. Тэгээд шинжлэх ухааны арт таслал, палеонтологийн нөөц түшиглэн тэгээд үндсэн нөгөө аж үйлдвэрийн төрөлдсөн ногоон эрчим хүчний дид үс болно гэдэг дээр технологи таслал, аж үйлдвэрийн төрөлдсөн ногоон эрчим хүчний дид үс болно гэдэг саналыг оруулж байгаа. За шалтгаан нь за шинжлэх ухаан гэхээр бид нар бол ингэж байгаа юм л та. Ер нь бол нөгөө 2020 оны одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт чинь говийн бүс шинжлэх ухааныг хөгжүүлэн тэр дотроо бас нөгөө сансрын шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг ингээд заалтууд яваад байгаа. Гэхдээ Эрдэнэ таргын хэлж байгаагаар бол нөгөө дид хөтөлбөрүүдэд нь орцсон байгаа. Авч яг энэ тодорхой гарчиг болж байгаа толгой өгүүлбэр дээрээ ингээд заавал сансар эднэр гэхгүйгээр шинжлэх ухаан гэдэг ерөнхий нэрээр нь оруулчаа гэсэн ийм зарчмын зөрүүтэй санал байгаа. Ингээд аж үйлдвэрийн төрөлдсөн гэдэг дээр бол технологи таслал аж үйлдвэрийн ингээд ерөнхий нэрээр нь оруулчаа гэж байгаа. Тэгэх юм бол бас ингээд дараагийн бодлогын бичиг баримтууд детальчлаад ингээд наривчлаад явхад бол энийг ингээд одоо юу гэдгийг ишлэл үндэслэл болгоо явуул зохимжтой юм болоо. Тэгэхгүй болохоор нөгөө хайж олох гээд байна л да. Ийм л саналыг дэвшүүлж байгаа. Тэгээд улсын хурлын гишүүд, банкны орооны гишүүд бас энэ саналыг дэмжиж өгөөч гэж хүсэж байгаа. Нэгэнт доороо байгаа ингээд деталь зүйлийг дээр нь томьёол дээр оруулчаа гэсэн санаа. За Эрдэнэт гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалтын явуулъя. Гишүүд анхааралтай байгаарай. За эдийн засгийн хөгжлийн яам дэмжиж байгаа гэж ойлгож байна те. Саналгүй байна. За толгойд өгч. За Эрдэнэт гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалтыг явуулъя. Дэмжиж гэдэг саналын томьёолоор санал хураалтыг явуулна.
57.9%-аар дэмжигдлээ.